Хөтөлбөр үргэлжилж байна. Монголын хөрөнгийн биржийн топ 20 индексийн багц шинжлэгдээд байгаа. Тэгвэл шинжлэгдсэн топ 20 индекст улсын их дэлгүүр болон MJ Local компаниуд нэмэгдсэн. Харин бид яг одоо MJ Local компани гүйцэтгэх захирал Алтан Туяатай ярилцахад бэлэн болоод байна. Танд өглөө нэмэн төргий. За тэгвэл топ 20 индекст бас багцсан нь бол танай компанийн хувьд бас онцлог үйл явдлын нэг гэж харж байна. Тэгэхээр энэгээр бас ярилцлага эхлэе. Тэгэхээр энэхүү одоо жагсаалтад орсон бас танай компанид ямар ач холбогдолтой байгаа талаар бас та. За MJ Local компанийн хувьд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд даруй одоо 1 жил 6 сарын хугацаа өнгөрчээ. Тэгээд энэ богино хугацаанд топ 20-д багтсан нь бол одоо төлөвийн талархууштай зүйл болж чадсан. За топ 20-д багтах үндсэн хоёр шалгуур бол өдрийн дундаж ажиллаж байгаа компани зах зээлийн үнэлгээ байдаг. Тэгээд энэ нь бол манай одоо үндсэн бүтээгдэхүүн болох одоо цэвэр усаар дагнсан компани одоо бизнесийг дэмжсэн, сонирхсон, хувьцаагаа одоо эргэлтэнд оруулсан, хөрөнгө оруулсан одоо хувьцаа эзэмшлийн тоо бол өдөр тутам өсөж байгааг харуулж байна гэж үзэж байна. Тэгвэл бас 2025 оны хувьд бол танай компани нэлээд ололт амжилттай бас одоо ашиг орлогын хувьд ч гэсэн үзүүлэлт сайтай байлаа гэж үзэж болохоор юм тийм үү. Тэгвэл бас 2025 оны хувьд танай одоо компани хамгийн онцлог одоо үнэлгээнд хүрэх болсон гол шалтгаан бас юу байваа? Бодлогын төвшөнд бас ямар одоо төлөвлөгөө, ямар сорилтуудыг давж бас энэхүү хэмжээнд хүрвэ гэж харж байна. Өнгөрөх 2025 оны хувьд бид нэр орон нутагт савлсан цэвэр усны одоо бизнесийн амлалтандаа хүрч орон нутагт савлсан цэвэр усны үйлдвэрээ одоо шавыг тавьж үйлдвэрийн одоо барилгажил, тоног төхөөрөмжийн суйрлуулалтын ажлыг үе шаттай их төлөвлөгөөний дагуу барилга одоо угсралтын ажлууд бол 70% гүйцэтгэлтэй бол ажилласан юм амжилтаар үдлээ. За 26 оны хувьд бол мэдээж одоо энэ төслийг 100% дуусгах, олон нийтээс татан төвлөрүүлсэн үнийн дүнгийн зарцуулалтын хүрээнд одоо 2 дугаар улирлын ихэнх хэсэг буюу 4 сарын 30 гэхэд одоо анхны үйлдвэрийн шугам тестийн ажлуудыг дуусгаж Монгол Улсын эдийн засгийн эргэлт бүхий ялангуяа өмнө говийн хамбог цумын төслийн ажлыг одоо тэнд байгаа аж ахуй нэгж үйлдвэр худалдаа эрхэлж байгаа одоо бүхий л төвчний одоо хэрэглэгчдэд одоо хаалганаас хаалган төрөх зарчмыг одоо бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгах юм онцлог жилийн үед амсан юм жилүүд боллоо 25 26 оны хувьд бол өсөлтийн бодлогын хувьд бас маш онцлог байна шүү дээ. Тэгээ үйлдвэрлэлээ хөгжүүлж байна. Тэгэхээр энэ бас нийлээ зах зээлийнхаа одоо эзлэх байр суурь бол нэлээд нэмэгдэж байна гэж харж байна. Тийм. Зах зээлийн байр суурийн хувьд бол цэвэр усаар дагнсан манай үйлдвэр бол 30 орчим хувийг дангаараа ханган нийлүүлдэг. Нийт одоо hydration буюу цэвэр усны хэрэглээний одоо савлгааны индекс дээр бол огцон өсөлтийг сүүлийн 5 жилд бол орлогын хувьд бол 146% өсөлттэй, борлуулалтын тоош гэвд бол дунджаар 37% өсөлттэй сүүлийн 5 жил бол тогтмол барьж ажиллалаа. Тэгээд эрхчлэлийн хувьд ч гэсэндээ бид нар бол хоёр компани буюу одоо MJ Local үндсэн компани, давхар охин компани буюу TML Aqua компанийхаа одоо энэ өргөжлөлтөөр бол зорилттой зах зээл дээр илүү одоо хурц ажиллах нь бол тодорхой болж байна гэж харж байна. Бас одоо стандартын төвшөнд ямар шинжилэлүүдийг хийж байгаа вэ? Бас технологийн хувьд бас ямар хуу одоо төлөвлөгөөтэй байгаа талаар 2026 оны талаар. За 2026 он бүхэлдээ бол олон улсын стандарт нийцсэн говийн бүсийг өсжүүлэх тэр дундаа бол нийт одоо хүн амын цэвэр усны хэрэглээг одоо олон улсын стандарт жишгт хүргэснийхаа дагуу одоо түүчэлэн хүргэх ажлуудыг бол 25 оны Q4 буюу 4-р улиралдаа хийснийгээ бол илүү өргөжүүлнэ. Технологийн шинжилтийг бол үйлдвэрийн одоо 6 давхрын мембраны ажлыг бол ногоон эдийн засаг шилжилтийн хөдөлгөөнд олон улсын байгууллагаар магадлан итгэмжилсэн эрхийн бичиг авлаа. Тойрог эдийн засагт бодит хувь нэмэр оруулсныгаа бол Европын холбооны байгууллагуудаар бол ерөнхийдөө шинжилүүлэн тогтоосон байгаа даа. Энэ бол үйлдвэр үе шаттай буюу бизнес төлөвлөгөөн дээр төлөвлөж исэн ажлуудаа хийж гүйцэтгсэн байгаа. Үүний хүрээнд бол үйлдвэрийн тоног төхөөрөмж өөрөө бол олон улсын стандартад нийцсэн. Ялангуяа дэлхийн одоо хүнс ус бол одоо ер нь бол хүнсний бүтээгдэхүүн гэж үздэг. Үйлдвэрийн түүхийд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн болох үе шатууд бүгдээр одоо төлөвлөгдсөн одоо хөрөнгө оруулалтыг хийсэн.
Энэ нь бол 6 давхар одоо жишээ нь мембранаар шүүдэг одоо фильтрийн ажлуудыг одоо хөрөнгө оруулалтаа хийж тусглаа. За парк шинжилтийн ажлуудыг бол төлөвлөгөөний дагуу 2 дахь одоо үе шатаа бол мөн хийж тусгасан. За энэ нь бол бас л нөгөө тойрог эдийн засаг дээрээс нь хариуцлагатай бизнес эрхлэгч ил тод засаглал байгаль орчин нийгэм засаглалын хувьд сайн засаглалтай компанийн хувьд заавал хийх ёстой ажлуудыг бол хийж дуусгасан гэж үзэж байна. Тэгвэл бас ил тод байдлын хүрээнд одоо топ 20 индекс багтснараа ч юм уу илүү одоо ил тод байдал тайлагнал нь одоо тэр төвшөнд нэмэгдэж гин гэж яг зөв. үзэж байна. Тийм. Тайлагнал нэмэгдсэн. Энэ нь бол одоо хамгийн одоо онцлогчтой зүйл 25 онд боллоо гэж үздэг. Энэ төвшнгөө бид нар дараагийн төвшин дахиад авах зорилтууд бол үе шатаагаар хийгдэж байна гэж харж байна. Бас үйлдвэрлэлийн төвшөнд бас нэг сонирхолтой зүйл одоо усны хэмжээ байгаа шүү дээ. Тэгээ савлгааны хэмжээ. Тэгэхээр савлгааны хувьд бас ямар стандартыг хэрэгжүүлэх юм бол энэ бас их сонирхолтой байгаа. Одоо дахин боловсруулсан савлгаа байна уу? Ямар байдлаар? За компани одоо хийж бүтээсэн сайжруулсан ажил буюу савлгаан дээр бид нар бол Сирен гэдэг шинэ бүтээгдэхүүнийг бол тестийн ажлыг хийж дуусглаа. Одоо зах зээл дээр буюу өргөн хэрэглээнд 1 сараас ихсүүлээд бид нар санал болгоод явж байна. Энэ савлгаа бол дахин боловсруулагдсан буюу TML пластик компани одоо дахин боловсруулагдсан хувцрын PET гэж ярьдаг RPET төрлийн савлгааг шингээсэн. Дээрээс нь бол анханасаа үйлдвэрлэгч одоо байгальд хог хаягдал болж байгаа асуудлыг үйлдвэрлэгч өөрөө анхлан шийдэх ёстой. Тэр хүрээнд бол огт шошгогүй байгаль дээлтэй бүтээгдэхүүнээр дамжуулан одоо шууд энэ бодлогоо бүтээгдэхүүн шингээж өгөө зах зээлд бол нэвтрүүлэх ажлыг эхлүүлж чадлаа. Тэр бол маш чухал зүйл. Пластик бол мэдээж хог хаягдлын хэмжээнд бол бас нэлийн менеж удирдлага шаардлагатай зүйл гэдэг шүү дээ. Тэгээд логогүй байна гэдэг бол бас тодорхой агцтай байна гэж бас харж болохоор юм. Тий, шошгогүй болон өөрөө хумцар савны их бие өөрөө дахин ашиглагдсан байв. Мэдээж одоо хүнсний зэрэглэл таарсан бүтээгдэхүүнээр олон улсын стандартын дагуу үйлдвэрлээд энэнийхээ одоо үйлдвэрлэх эрхийг бол авч байна. Одоо тэгээд улсын хугацаанд бол энэ бүтээгдэхүүнээ түгээн дэлгэрүүлэх, бүхий л хүмүүст одоо таниулах, сурчлах, харилцагч хэрэглэгчийн тоог өсгөх нь бол мэдээж бизнесийн зорилтод хугацааных дагуу явж байна. Одоо ойрын хугацаанд танай компани одоо үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөө бас юу байгаа баш богинохон та бас хэлээд зүйлээ асуулт. Үйл ажиллагааны одоо нийт бүтээгдэхүүнийхээ сагсны тоог нэмнэ. За өргөн хэрэглээ өсгийн нэрээр бол хэрэглэгчдийн нөгөө байнгын одоо өсөн нэмэгдэх хэрэгцээний тулгуурлан том сагварлагатай бүтээгдэхүүнийг бол зах зээлд нийлүүлнэ. Дээрээс нь нэр төрлийн хувьд бол дахин 2 нэр төрлийн бүтээгдэхүүн бас үйлдвэрлэн түгээн дэлгэрүүлнэ. Тэгээ хамгийн том тусал болох түрүүнд дурдлаа. TML Aqua Монгол Улсын эдийн засгийн 93% төвлөрсөн өмнө говийн хаан богд зүүн дээр тууц ажиллах ажил бол энэ одоо онцлог одоо зүйл болж байна. Ингэснээр бид нэр яг Монгол Улсын хэмжээнд говийн бүс байгаа зэвэрсний одоо асуудлыг шийдэж олон улсын жишг төрсэн одоо техник технологийн шинжилтийн дагуу одоо бүтээгдэхүүнээ тээврийн үн шингээхгүй орон нутагт яг газар дээр нь өгнө гэсэн. Тэгээ компани бодлогын хүрээнд бол өнгөрсөн одоо жилүүдэд доктортой үнийн бодлого барьлаа. Энэ доктортой үнийн бодлого бол цаашдаа бол үргэлжлэхээр одоо бид нар энэ эдийн засагт одоо хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Ярилцсанд баярлалаа. Ярилцсан энэ хүрээд өндөрлөж байна. Хөлсөөрснөөс баярлалаа. Ажлын амжилт хүсье танд. За өөртөө ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За.